За сайн байна. За тэгэхээр зэрэг өчигдөр 4 сарын 22-нд одоо ERP 10.0-ыг орчуулгатай холбоотой орчуулга сонирхолтой хүмүүс зөвлөлт семинар хийсэн байж байгаа. Тэгээд тэр семинар дээр яригдсан зүйлсийг ирж чадаагүй хүмүүс мэдээлэл өгөөч гэсэн учраас товчхон видео хийгээд одоо тэр семинар дээр яригдсан зүйлсийн талаар товчхон видео хийгээд танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр зэрэг одоо ERP бол нэлээд ихтэй систем бөгөөд их код нь бол GitHub дээр байдаг гэдэг бүгдээр мэдж байгаа. GitHub дээр github.com дээр одоогийн байхлаар энэ төсөл байж байна. За тэгээд за энэ wiki энэ төслийн wiki хэсэгт нь ороод харах юм бол translating энэ хэсэг дээр орчуулгатай холбоотой заавар бол байгаа. Тэгэхээр энийг та бүгд өөрсдөө уншиж болно. За тэгэхээр одоо бид нар яг орчуулга яаж хийж явж байгаа вэ гэдэг талаар гол нэр хийж бодож байна. За ингээ их код энд байж байгаа. Өгөөд одоо энд 107,000 удаа 100 commit хийгдсэн байна гэдэг. Энэ commit руу н ороод харах юм бол энэ commit-ийн түүх ингээ явж байгаа. За энэ хамгийн сүүлийн commit бол энэ translation бидний орчуулга маань бол энэ transfix-ээс орчуулга наашаага орж ирсэн commit байна гэсэн. Энэ commit бол автомат явагдаж байдаг. Өөрөөр хэлбэл бид нар орчуулга бол одоо ERP-ийн орчуулгыг бол энэ transfix гэдэг энэ веб дээр бол бид нар орчуулга хийж явдаг байгаа. Тэгвэл энэ дээр хийсэн орчуулга маань одоо ERP-ийн их код руу бол 7 хоногт нэг удаа commit хийгдэж автоматар commit хийгдэж орж ирдэг байгаа. За энэ тухайлбал энэ түүх дотор би энэ translation нэгээд хайхлаар за тэгээ өмнө нь бол 4 сарын 16-нд нэг удаа орж ирсэн байхад 7 хоногийн өмнө тий. 7 хоногийн өмнө орчуулгатай холбоотой 3 commit наашаага орж ирсэн байна. За тэрний өмнөх нь дахиад 7 хоногийн өмнө байгаа. Энэ удаагийн орчуулга бол 9 цагийн өмнө ороод ирсэн байна гэсэн. Тэгэхээр бид нар transfix дээр орчуулаа явж явах юм бол тэр орчуулга маань эх 7 хоногийн 8 гарагт эх 7 хоногийн 8 гарагт бол энэ орчуулга маань бол их код руу буцаа нэгтгэдэг яваад байдаг гэж байна. Тэгэхээр зэрэг одоо олоолаа орчуулж байгаа тохиолдолд бол веб дээр л ер нь орчуулаа яваад байх хэрэгтэй. Тэгэх юм бол 7 хоногт нэг удаа бол ишиг ороод ирдэг. Хуучин launchpad дээр орчуулга явуулдаг байхад бол 24 цагт нэг орж ирдэг гэсэн. Энэ GitHub руу шилжснээс хойш орчуулгын transfix дээр явдаг болсон бөгөөд 7 хоногт нэг удаа орчуулга нэгтгэдэг болсон байна. Энэ нь бол автоматар нэгтгэдэг. За тэгэхээр орчуулга яаж хийх вэ гэдгээр орчуулга бол энэ transfix.com энэ дээр юм. За энэ рүү нэвтрээд орох хэрэгтэй. За би бол энэ шууд нэвтэрчлээ. За тэгэхээр зэрэг энэ за ер нь бол ингэ нэвтэрч ороод энэ одоо төслөө хайж олоод тэн дээр тэр багтаа бол илсэх хэрэгтэй. Одоо жишээлбэл одоо 10 бид нар бол одоо гол фокуслж орчуулах гэж байгаа төсөл бол одоо 10.0 байна. Одоо 8.0 бол үндсэндээ бүрийн хэмжээнд орчуулагдсан. Одоо харин зөвхөн орчуулгын чанарыг сайжруулах юм бол хэдэн жил үргэлжилж байна л да. Чанар бол баг багаар сайжруулаад яваад байна. Одоо орчуулгыг засъя гэх юм бол ялгаагүй одоо энэ 8.0 ч ус ялгаагүй орчуулгыг засъя гэх юм бол энэ transfix дээр орж ирээ орчуулгыг засчих хэрэгтэй алдаатай орчуулга байвал. Тэгэх юм бол 7 хоногт нэг удаа 8.0-ийн код руу буцаад нийлээд байт юм байна. Тэгээд яг өөрсдийнхөө одоо хэрэгжилж байгаа орчин руу тэгвэл энэ кодыг 7 хоногт нэг татж авах юм бол орчуулга бол шинжлэхтэй явах юм байна гэж ойлгож байна. Манай яг од 8-ыг хэрэгжилж байгаа захиалагчдын хувьд бол эндээ орчуулах юм бол од 8 бол шууд одоо 8.0 дээр суурилсан учраас тэр кодыг нь бол бид нар шинжилгээ яваад байж болдог захиалагч нар дээр тэгэх юм бол код шинжилгээтэй яваад байдаг гэсэн. За одоо 10 тэгтэл одоо бол бид нар яасан гэвэл одоо 10-ыг бол одоогоор хүчтэй орчуулаагүй байгаа. Одоо бол нийт орчуулга за одоо энэ одоо 10-ийнхаа энэ languages энэ рүү ороод хичнээн хэл дээр орчуулга явагдаад байгаа юм бэ. Ингээ харахаар зэрэг монгол хэл энд явж байна. 45% орчуулагдсан. 12,560 стринг орчуулагдсан юм байна.
орчуулаагүй 14,989 байгаа юм байна. За ревю хийсэн одоогийн байдлаар ревю хийсэн 36 ревю хийгдсэн стринг байгаа юм байна гэж харагдаж байна. Одоогийн 45% орчуулга бол үндсэндээ 8.0 дээр хийгдсэн байсан орчуулга автоматар 10.0-оор орж ирсэн байдлаар орчуулагдсан болохоос энэ дээр бол одоогоор бол бид хүмүүс одоо орчуулсан орчуулга бол маш бага хувьтай явж байгаа. За тэгээ энэ монгол хэл рүүгээ оръё. Тэгээ монгол хэл дээр ороод энэ дээд талдаа орчуулах гэдгийг дараад ирнэ орчуулга хийн. Зүгээр энэ view members хэрвээ та яг энэ баг руу хэлсээгүй байгаа бол энэ багт хэлсгэх join team гэсэн тийм дараалал гарч ирдэг шиг санаж байна. Тийм замаар бол нэгдэх хэрэгтэй. Одоогоор бол орчуулгын баг ямар өвчтөй вэ гэхээр за энэ Marty-гээ энэ бол одоо.com-ын бэлэгт байгаа инженер монгол хэл мэдэхгүй гол зохицуулагч одоо өөрөөр хөгжүүлэгч. За Монголын багийн координатороор нь болохоор би явж байгаа. За тэгээд ревю хийх хэрэг бүхий хүн Жавхлан төгс байна. Өөрөөр хэлбэл ревю хийх хэрэг бол Жавхлан төгс Утганбаяр хоёр дугуйн байна гэсэн. Тэгээд цаана 13 орчуулагч нар бол байна энэ чи. Одоогор бол хэлсэд байгаа гэсэн. За тэгэхээр зэрэг та бүгд наашаа ороод ирвэл ишиг нэмэгдээд явах нь ойлгомжтой юм аа. За тэгэхээр зэрэг Transfix дээр өөрсдөө бүртгүүлээд энэ одоо 10-ын монгол хэлний орчуулгын багт нэгдэрээ гэж хүсэх байна. За тэгээ нэгдсэн тохиолдолд орчуулга хийхэд яах вэ гэхээр одоо энэ translate гэсэн энийг дараал орчуулна ажиллахад бол маш хялбар. Бүрэн веб интерфейстэй. За монгол хэлийг орчуулна. За одоо жишээлбэл account гэсэн модулийн хувьд 776 орчуулагдаагүй стринг байна. 777 ревю хийгээгүй стринг байна гэдэг юм гарч ирж байна. За тэгээд энэ дээр би яг одоо энэ аккаунтыг орчуулж эхлэе гэвэл энэ аккаунт дээр гарчих нь байна. За тэгээд за миний хувьд бол одоо ойрын үеэс энэ ревю хийгээгүй стрингүүдийг бол идэвхтэй ревю хийж гүйцэнэ. Одоо ревю хийх нь бол энэ ревю хийх хэрэг нь одоогор 2 өнд байгаа учраас бид нар бол энийг ревю хийнэ. Ойрын хугацаанд идэвхтэй ажилланаа. Ревю хийх процесс бол ийм байдлаар л байна. Одоо тухайлбал next action. Тэгэнгუთ энэ дээр энийг одоо энэ дараагийн үйлдэлгээ энэ орчуулга болж байна гэвэл шууд болж байгаа чигээр нь ревю хийгээ явчихна. За дараагийн partners гэхэлэр одоо энэ харилцагчид гэж орчуулсан байх шиг байна. За энийг түүхийн хувьд ингээ харах юм бол энэ history чи энийг хэн орчуулж вэ? Энэ Эрдэнэ болд орчуулсан юм байна. Тэгтэл энэ 12 зөвлөмж бол бас байгаа юм байна тий. Орчуулгатаа бол анхаарах юм нь энэ кодын хэсгүүдийг бол одоо энэ HTML кодуудыг бол байгаа аягаар нь л дэх хэвээр орчуулах хэвээр текстээр орчуулна гэсэн. За энэ орчуулга за тэгээ энэ орчуулга одоо зөв буруу юу гэдэг энэ одоо харилцагчид гэсэн үг үү, харилцагчийн гэсэн үг үү гэдэг энэ болол явах юм байна л да. Тэгэхээр энийг одоо эндээс ингээ харуул аль дэлгэцэн дээр байгаа юм бэ? Энэ account модулийн энэ дэлгэцэн дээр байгаа юм байна гэсэн ийм мэдээллийг харж байгаа. Тэгээ бүр цаашаа явах юм бол энэ кодыг харж байгаад за яг хаана байгаа үгүй гэдгийг бас харах тохиолдол байгаа. За тэгээ партнерыг харилцагчийг орчуулсан байна. За хэрвээ энийг glossary хийе гэх юм бол партнер гэдгийг бол монголоор бид харилцагчийг орчуулах юм байна гэдэг glossary-г бас энд нэмээ явуулж байж болно. Дээрээс нь одоо жишээлбэл харилцагчийг бусад одоо энэ партнер гэдгийг бусад хүмүүс юугаар орчуулсан болоо гэдэг нэг бас өмнө нь юу гэж орчуулсан бол гэдэг нь бас харж явахд илүүдэхгүй. Тэгэхээр зэрэг сая ингээ хайлаа партнер гэдэг ингээ хахлаа харилцагчид ингээ орчуулсан байна гэсэн. Тэгэхээр бол одоогийн харилцагчид гэсэн орчуулга бол болох юм байна. Батлаа. Ингээ явж болох нэ гэсэн. За тэгэхээр энэ миний хувьд энэ ревю хийж байгаа. За харин орчуулагч нарын хувьд болохоор яах вэ гэхээр энэ untranslated гэсэн энэ рүү ороод 776 орчуулагдаагүй 776 стринг байгаа. Энийг орчуулж эхэлнэ гэсэн. За тэгээ энэ орчуулгад за түрүүнд хэлсэн одоо энэ бол нэг нэлээд урт текст байна. Энийг орчуулахад энэ бол цаана дотор юм олон кодтэй. Тэгэхээр ерөнхийдөө энэ талд нь ингээ харахад энэ саарлаар харагдаж байгаа. Эднийг нь хэвээр үлдээх хэрэгтэй. Орчуулах үгээл энэ дотор орчуулж явах хэрэгтэй. Ийм тохиолдолд яах вэ гэхээр энэ дээр дараад тэгэхээр энэ source string-ийг орчуулгын энэ талбар руу хуулцдаг. Тэгэнгუთ нь энэ талбар дотор нь
орчуулга бол бид нар бичнэ гэсэн хэрхэн гээл. Энэ жоо урт үг нэ. Энийг зүгээр орхичих. Зүгээр жишээ болгоод товчхон богинохон текстэн дээр тухайлбал орчуулга хийж үзье. За тухайлбал энд байж байна. За энийг орчуулгахдаа энэ дээр дарлаа доошоогоор өдөртлөө энэ дээр нь орчуулъя нэг хэмжлэл. За тэгээ энийг save. Тэгэхээр энэ review гэдэг дараал надад харагдаад бол орчуулагч нарт бол энэ save гэсэн save-ийг дарахад save-ийг дараал яваад байгаа юм гэсэн. Тэгэхээр бид нар бол review хийх эрх бүхий хүмүүсийг ер нь бол нэмэх байх гэж бодож байна. Одоогийн байдлаар орчуулгад идэвхтэй оролцож байгаа, сайн орчуулж байгаа хүмүүсийг харж байгаа. Тэр review хийх эрхийг бол зарим хүмүүст бас нэмж өгөх байхаа. За ер нь бол маш товчхон дээ. Тэгээд орчуулга ийм байдлаар л хийгээ яваад хөтөл код руу ороод байгаа юм. За тэгээ ер нь бол бас нэг орчуулга хийхдээ эхлээд одоо яг энэ ижил төстэй үгнүүдийг юугаар орчуулсан байгаа болоо гэдэг нэг л гол нарахтай. Одоо жишээлбэл нэг юм sales lead гэдэг энэ lead гэдэг тухайд би сэжимгээ орчуулж байсан. Энийг юу гэж орчуулах вэ? Янз бүрийн яриануд болдог. Тэгэнгүүт одоо энэ дээр бол бусад модулууд дээр энэ lead гэдэг юу гэж орчуулж байгаа гэхээр lead хэсэгтэн сэжмүүд одоо энэ бол 8.0-ийн CRM модуль дээр lead гэдэг үг сэжим гэж орчуулагдсан байна гэх мэтлээ. За тэгсэн чинь өдөртөхгөө орчуулсан. Тэгэхээр энэ орчуулга бол бусадтайгаа ингэж нийцэхгүй болчихж байгаа гэсэн. За энэ тэгсэн чинь энд одоо энэ project CRM project issue модуль дээр бас энэ өдөртөхгөө орчуулсан. Энэ бол алдаатай орчуулга болж таарч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар нэг нэр томьёог одоо орчуулагдсан байгаатай нийцүүлж орчуулах нь бол чухал. Эсвэл энэ нэр томьёод дээр санал нэгдэхгүй байна гэд хэрвээ засахаар бол нэг газар засах биш тухайн тэр нэр томьёо оролцож байгаа бүх газар дээр засаж явах хэрэгтэй болно гэсэн. Одоо тухайлбал сая энэ өдөртөх гэсэн байдлаар орчуулагдсан 8.0 дээр CRM модуль дээр өдөртөх гэснээр хаанагтай орчуулагдсан яваад байна л та. Тэгэхээр зэрэг тэр бид нар тэр 8.0 руу очиод энэ орчуулгыг засах хэрэгтэй гэсэн. За ер нь бол орчуулга ийм байдлаар явагдаж байгаа төвчгөн.